How are you? Good. All right. How's your work? Good. Not bad. Today Өнөөдөр би та харийнхны тухай жоох ярилцъя. aliens or extraterrestrials. UFO гэдэг. Тий, яг зөв UFO үзэгдлийн талаар. За ямар ч байсан эхлэхийн өмнө ч өөрийгөө бидэнд танилцуулах уу? Тэгэлгүй яг уу? Намайг Зейн гэдэг. Одоогоор Монголд амьдарч байна. Сүүлийн хэдэн жилүүдэд англи хэлний багшаар ажиллаж байгаа. Мэдээж би бол чамайг сайн таньдаг. Би бинийгээ сайн таньдаг найзууд. Би ер нь зугаалах, загасчлах, аялах гэх мэтлэн зүйлсүүд надад таалагддаг. Миний талаар нэг иймэрхүү байна. За, Tic-Tac гэж нэрлэгддэг Америкийн нэгдсэн улсын цэргийн хүчнээс задарсан ийм бичлэг байдаг. Энэ нь дэлхийд маш алдартай. Үүний талаар чи юу мэдэх вэ? Бидэнд хуваалцах уу? Би үүний талаар жоохон мэдэн л дээ. Яг хизээ гэдгийг сайн мэдэхгүй байна. Ямар ч л байсан агаарын хөлөг тээвэрлэгч онгоц усан дээр хөвж явсан байгаа. Тэгэд тэр үедээ болохоор туршилтын нислэг хийж байсан гэсэн үг. Тэгээд туршилтын нислэг хийж байх явцдаа радар дээр ямар нэгэн зүйл очихыг тэд нэр олж анзаарсан байгаа юм. Тэгээд тэр хэлбэрний юм 100 хэлбэртэй гэдгийг нь бол хараад мэдсэн. Тэрний дараагаар тэд хоёр онгоц тавцан дээрээс хөөргсөн. Юу болохыг олж мэдхээр тэднийг очиод харахад яг л нөгөө Tic-Tac гэдэг чихэр шиг 100 хэлбэртэй тийм цагаан зүйл байсан байгаа юм. Тэгээ уг зүйл маань агаар дээр хөвөөд тэнгэр дээгүүр нисээд нэг бол дээшээ өндөрт хөрж өндрөө авснаа огцом доош усны мандал дээр айгүй хурдан бууж ирж байна гэж байгаа. Секундын дотор усны мандал дээр бууж ирж явах жишээтэй эргэн тойронд нь шилжиж тэднийг дагаж байснаа гів гэнэт алга болчихсон гэж байгаа. Тэгээ үүний хамгийн чухал нь юу вэ гэхээр энэ бол зүгээр нэг хувь хүний хийсэн бичлэг гэхээсээ илүү Америкийн нэгдсэн улсын цэргийн хүчний олж авсан батайг сурвалжийн мэдээлэл гэж ойлгож болно. Тухайн үеийн бичлэг дүрс зураг гэд баримтууд маш олон байдаг. За үүнийг харсан онгоцны жолоочны сүлд телевизээр яриа өгчсэн. Тэгээ тэн дээр ярихдаа бол хөдөлгүүр нь дуу чимээ байхгүй байсан. Асар хурдтай хөдөлгөөн хийжсэн. Дээр нь ямар нэгэн далавч малавч онгох тийм хаалга маалга гэж зүйл байхгүй. Тийм сон хачирхалтай зүйл байсан гэж ярьсан байдаг. And noticing how fast it would move into the radar and out of the radar and back in, within a matter of seconds. It was just this incredibly fast aircraft, and they've never found any explanation for what it was, but энэ бол харийнхны олон тохиолдлуудаас хамгийн чухал нь л да. Хэдийгээр баримтанд цэргийн хүчинд хангалттай их байгаа ч гэсэн яг юу вэ гэдэг нь тайлбарлашгүй чигээр үлдсэн. Энэ бол миний мэдэх жаахан зүйл л дээ. So that makes it a really interesting case as well. So that's one of the ones that I know a little bit about. Холливуудын кинонуудыг үзэх үед хачин жигтэй үйл явдал болгон заавал Америкт болдог. Харийнхан ч гэсэн яагаад зөвхөн Америкт үзэгддэг юм бэ? Бид ч гэсэн тэднийг хармаар байна шүү дээ. Мэдэх зүйл байна уу? Би энэ талаар жоохон бодож байсан. Энэ үзэгдэл Америк болсон, тэр ч үзэгдэл Америк болсон гээл наадах чинь ер нь бол үнэн л дээ. Маш олон хүмүүс ч гэсэн наадахсны чинь тухай ярьж байсан. Америкт ийм зүйл болох юм. Америк тийм зүйл болж байна, ийм зүйл болж байна гэх мэтчлэн олон хүнтэй илүү хөгжил дэвшилтэй гэдэг утгаараа тэгдэгч байж магадгүй. Монголыг харъя л да, мэдээж том газар нутагтай. Харин Америктай харьцуулбал Америк бол 6 дахин том газар нутаг. Монгол бол газар нь том ч гэсэн их газар нутгийн хөнгүү хоосон байх жишээтэй бүх хүмүүс нь хотдоо төвлөрсөн. Тэр би харийн хүн байсан бол нэг гарыг олоод очлоо гэж бодоход хамгийн их хөгжил дэвшилтэй хүн их цугларсан газар нь очих байсан гэж би бодож байна. Тэгээд тэндээс олон зүйл олж харж мэдэх боломжтой гэсэн үг шүү дээ. За дахиад нэг түүх ярьж хэлдэг. Энэ түүхийг хүмүүс шонхор нуурын үзэгдэл гэж хэлдэг л дээ. Энэ бол маш их алдартай. Бас л их сонирхолтой түүх. За ямар ч гэсэн Канадад амьдардаг Стивен Михален гэж нэг залуу байсан байгаа юм. Тэрний байсан газар нь мэдээж шонхор нуурын эрг ойролцоо байсан байгаа юм. Уг залуугийн хувьд болохоор хайгуулчин металл төрлийн зүйлийг хайж илрүүлдэг.
Тэдний компани бол ийм металлын одоо хайгуулын ийм төрлийн багаж одоо үйлдвэрлэдэг. Тэрийг нь одоо тестэлж шалгадаг, туршилдаг ийм хүн ажлын одоо ажилчин залуу байсан байгаа юм. Тэр өдрөө тэр өдрийн турш одоо ингэж кварц хайж тэр яваар эргэлдсэн байгаа юм л да. За ингээд тэр хавцаанаа явж яхад нь гів гүнэт нэг юм хоёр нисдэг тавг шиг зүйл харагдсан байгаа. Нөгөөх нь ийм улаан гэрэл цацруулсан, нөгөөх нь цэнхэрэл гэрэл цацруулсан ийм хоёр төрлийн нисдэг биет тавг харагдсан байгаа юм. Тэгээ нэг нь агаар дээр үлдээд нөгөөх нь доош газар бууж ирсэн гэж байна. Тэгээд нөгөөтг чинь их сонирхоод яваад өстө дөхөж чад харсан байгаа юм. Хараад тэгээд Пош, Герман тэгээд англи хэлээр ингээд мэдээч ямар нэг хүн байна уу гэж юм тэгээд тийм дохио өгсөн байгаа юм л да. Гэтэл ямар нэгэн одоо дохио хариу өгөөгүй. Тэгээд тэр хүлгэн юм зөөлөн ингээд урдуур нь ингээд яг эргэлдэж байсан байгаа. Тэгээд нөгөөтг чи хэсэг харж яснаа гараараа ингээд хурж үтсэн байгаа. Гараараа хурж үтсгэд юм халуун юм байсан гэж байгаа. Түүнд ямар нэгэн хариу дохио өгөөгүй. Одоо урд нь яг ингэж агаар дээр хөөхөн маягийн эргэлдэх маягийн хөдөлгөөн хийжсэн буюу одоо дэлхийн татах хүчний эсрэг байсан гэж ярьдаг. Хажуу хэсэгтээ юм жижиг мөхнүүдтэй байсан гэж байгаа. Мөхнүүдээр нь юм гэрэл шиг зүйл цацарч байсан. Тэгснэ гів гүйд тэндээс нэг юм хүчтэй огцом хөөрөө дэшээ нисээд алга болчихсон. Яг ингэх үедээ түүний одоо чэжиг ингэж түлж хайсан байгаа юм. Тэгээд Подолконых нь яг тэр мак нь өмсөж байсан мак нь бол тэр хүндээ ингээ хэсэг түлэгдээд дотор талын арьсан дээр нь бас юм улаан юм одоо нэгдүгээр зэрэглэлийн түлэгдлүүдийг үлдээж хайсан байгаа юм. За нөгөөдөг чинь баг зэрэг сандраад доошоо уул руу буугаад түргэн болон одоо цагдаагийн тэр хүмүүсүүдийг дуудаад тэр зүйлсийн тухай ярьж хэлсэн байгаа юм. За цээжин дээр үлдсэн тэр нотлох баримт буюу тэр түлэгдлийн хэсэг нь бол тухайн тэр өөрийнх нь дүрсэлсэн сансрын хөлөгнийх нь хажуу бөөрнөөс нь ингэж туссан тэр гэрлийн тусгалын дагуу ингэж түлэгдсэн байгаа гэдгийг бол тэр цагдаагийн ажилтнуудад бол хэлж мэдэгдсэн байгаа юм. Хожим нь өөрөө ч гэсэн бас дүрслэн зураг маягаар хүртэл өгдөөсөн байдаг. Тэгээ төрөл бүрийн юм эрдэмтэд ч юм уу те яг энэ төрлийн судалгаа хийжсэн хүмүүс түүнээс хурж ирээд асуулт асуухад тэр үлэгдөөсөө хэлсэн зүйлээ өөрчлөөгүй яг л тэр хэлжсэн зүйлээ хэлжсэн. Завг хүн маань болохоор нэг тийм телевизийн шоу муунд ороод те сүртэй ийм зүйл ярьдаггүй сенсацлтгүй ийм төрлийн хүн байсан байгаа юм. Тэгэн гутлаа цагдаа нар ч юм уу те тэр эрдэмтэд түүнээс ийм янз бүрийн шинжилгээ авахд бол тухайн үеийн шинжилгээ авахд бол ямар нэгэн зүйл хэрэглээгүй, ямар нэгэн сэтгцтэй холбоотой зүйл хэрэглээгүй байсан байгаа юм. Одоо түүний амнаас сонсоод яг хаана байсан те хаана зогсож байсан чи хаан зогсож байсан гэх мэтчлэн ингээд юм зүйлсүүдийг асуусан байгаа юм. Тэр асуухад тэр газраас нь бол судалгаа шинжилгээ аваад үзэхэд бол тэр газрын өвс нь шатчихсан, газар тэр чулуун мулуун жоохон төрөлсөн, түлэгдсэн, борлсон гэх мэтчлэн ч юм уу иймэрхүү баримтууд бол олсон. Тэгээд тэр баримтуудаар нь бол түүнийг бол худлаа хэлээгүй юм байна гэдгийг нь бол олж мэдсэн. Мөн цээжин дээрх тэр цацраг үдэгт тэр түлэгдлийн хэлбэрээс нь хараад гих мэтчлэн олон зүйлсээс бол түүнийг бол үнэхээр үнэн хэлж байгаа юм байна гэдэг нь бол баримтуудыг нь бол хангалттай мэдж чадсан. Гэвч бол одоо ямар утга учиртай юу байсан нь тодорхойгүй чигээр ингээд үлдсэн байдаг. Okay, thank you for coming. Yeah, of course. Appreciate you.